За сайн байцгаана уу залуусаа, та бүхэнд өглөө өдөр орооны мэндийг хүргэе. Ингээс ток сувгийн маань дараагийн бичлэг та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Ингээд өмнөх дугаараараа Inuyashiki Last Hero анимийн 4-өөс 6 дугаар ангийг ярьж өгсөн бол одоо 7-оос 9 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Танд шинэ аним, шинэ мэдрэмжийг өгөх сувагт тавтай морил биднийг дэмжиж лайк and subscribe хийгээрэй. Мөн шеэр хийхээ мартава. Ингээд бичлэгтээ орцгоё. 7 дугаар анги маань гашуудсан хиро нөгөө эмээ охин хоёрынд буцаж ирж байгаагаар эхэлнэ. Тэгээд орондоо орон ээжигээ санан уйлан сууж хуучин турсамжаа зүүдлэн сэрсэн хиро. Орондоо өдөржин хөрвөн хөвтнэ. Сургууль дээр нь түүний тухай л ярьсан хിവэр. Орой болж түүнд хайртай болсон нөгөө охин өрөөнд нь орж ирнэ. Хурдан алуурчныг бариасаа химэн хажуудан суугаад хэлэхэд хиро үгүй би бол жинхэнэ алуурчин гэж өөрийгөө яаж робот болсныг ярьж өгнө. Анх яаж алуурчин болсноо робот болохоос өмнө галт тэрэгний урдуур усран амиа орлсон залууг хараад гэрэл харсан. Эрх чөлөөтэй болж мэ мэд санагдсан. Тэгээд л би хүмүүсийг алъя гэж бодсон юм. Алаад эрх чөлөөтэй болгоё гэж бодсон юм гэж хэлнэ. Тэгээд өөрийгөө робот гэдгээ батлан өөрийгөө зүсэж үзүүлээд дуруугаач нэгэн үзүүлв. Тэгтэл охин ил пистэ гэдэл бас л итгэдэггүй. Хиро жаргаа бараад аваад нисв. Нисэж байхдаа харин овоо жинтэй хэмэлж орхино. Одооноос илүү хүн ална. Энэ ертөнц миний дайсан болсон. Энэ улсын бүх хүмүүсийг ална гэдэл. Тэгтэл нөгөө охин хамаагүй чамтай л илүү удаан хамт баймаар байна. Эмээ бид хоёрыг битгий орхиорой хэмээн уйлнаа. Энэ үгс нь бүхний алдсан хиро дахин нэг гэрэл өгөх шиг. Ахиж хүн алхааргүй болж алсан хүнийхээ тоогоор хүн аврая гэж шийднэ. Тэгээд үзэгдэл солигдож нэгэн хор тавдартай эмэгтэй гарч ирэх бөгөөд бас л ямар ч нэмэргүй өдөр хоногоо хүлээх эмэгтэй байх ба амьдрмаар байна хэмээн уйлж сууна. Ер нь энэ Inuyashikiгийн амьдарч байгаа Япон улс гэж хүмүүс нь тэр чигээрээ л хор тавдарт нэрвэгдчихсэн юм шиг. Тэгээд гэрлүүгээ харж явтал уцанд нь нэгэн мэдээлэл ирэх ба хор тавдартай хүмүүсийг эмчлэн гэсэн зар маягийн зүйл байх ба тэнэг гэж бодсон ч уулзахыг тохирсон газарт нь очино. Хүлээж байгаад явах гэтэл хиро гараад ирвэ. Тэгснэ тэр эмэгтэйг эдгэж өгөөд твит дээр юм бичээрэй гэдэл яваад өг. Өнөөх эмэгтэй эдгэрч ажил дээрээ байх ба ажлын залуу түүнийг танихааргүй болтлоо өөрчлөгдсөн байлаа. Хироч тэгээд маш олон хүмүүсийг эмчилж аварна. Тэгээд илүү олон хүнийг аварч Токио гэлтгүй өөр олон газраар очиж аварч эхэлнэ. Энэ үед сургуулийн хүүхдүүд түүнийг баригдаагүй байгаа талаар ярьсан хിവэрэл байв. Хиро харин шинхэн найз охинтойгоо тэнгэрээр нисэн дүүлж хүмүүсийн амийг авран аз жаргалтай байлаа. Тэгээд тэр хоёр гэртээ ирэн оройч болж орондоо тайван унтсаар 7 дугаар анги төгснө. 8 дугаар анги эхлэж амар тайван унтаж байхад эднэр дээр цагдаагийнхан болон тусгаагийн ажилчид Хирог барихаар ирсэн байх ба орж ирээд эмээ болон охиныг буудаад Хирог шүршээж гарваа. Тэгээд Хиро яаж ийж байгаа тэр хоёрыг аваад зуухтав. Нэг газар тэр хоёрыг үлдээгээд өөрөө нисэн одвоо. Одоо л нэг зөв замдаа орох гэж байхад чинь тоогүй юм боллоо доо. Маргааш өглөө нь зурагтаар мэдээ гарч байх ба дэлхийг ч зөнөөхөр том хэмжээний солир дэлхий рүү чиглэн ирж байгаа талаар гарч байв. Сургууль дээр нь Хирог биш солирын талаар хүүхдүүд ярьж эхэлсэн байх ба нэгэн ресторан цагдаа нар Хирогийн талаар ярьж байна. Тэрнийг яаж барих вэ гэмээн толгоогоо гашлан суух үед Андо гэрлүүгээ алхаж байх ба Inuyashiki өвгийн маань том охин түүнтэй тааран ярилцсанаа. Том охиныг нь Мари гэдэг бөгөөд Андогийн аав шиг манго зохиогч болохыг хүсдгийг эндээс харж болно. Тэгээд тэр хоёр жоохон маргалдаад салнаа. Inuyashiki өвөтэй Андо ч уулзахаар ирж охиныхын талаар ярилцах ба Мари охин харин гэртээ Андогийн аваас ч мундаг манго зохиолч болон химэн сууж байх ба харин Андо болон Inuyashiki өвөө хоёр маань машиныг бодлын хүчээр удирдах сурч байлаа. Өглөө нь болж Мари найзтайгаа алхах ба ямар сургуульд орох талаараа ярилцсан алхнаа. Тэгээд тэр хоёр салан Мари ганцаараа алхаж байх ба Андо болон Inuyashiki өвөг маань хамт явж байгааг хараад гайхнаа. Тэгээд араас нь дагаж явах зууртаа янз бүрийн бодноо. Түүнийг өөртөө танилцуулах гэж байна. Эсвэл аавыгаа эрэхтэй хүн сонирхдаг юм болов? Бүр эсвэл Андо аавын минь нууцгүй юм болов хэмээн янз бүрийн бодлыг тээсээр явна. Тэгээд явсан явсаар эмнэлгийн гадаа очих бөгөөд
даган ортол Андо болон Инуяшики өвөө маань нэгэн өвчтэй хүнийг аварч байгааг харна. Тэгээ утсаа гарган интернетээс хайж үзтэл хүмүүсийг аварч байгаа бурхан шиг нэгнийг аавыгаа гэдгийг мэдэх ба аав нь бүр нисч байгааг хараад мэл гайхаж цэлэх өхөрнө. Гэртээ ирээд ээжтэйгээ сургуульд орох талаар ярьж байх ба сургуульд орохгүй манго зохиолч болон химээж байхад нь Инуяшики өвөө маань ирэх ба тэдний ярианд ч мөн оролцсноо. Тэгээд ахлах сургуулаа амжилттай төгсөх юм бол Марийг манго зохиолч болохыг нь дэмжинэ гэдгээ хэллээ. Яг энэ үед Хирогийн найз охин гэртээ ирж байх ба түүнийг имээтэйгээ өгчглээ гэж бодсон ч Хиро зугтахаас өмнө тэр хоёрыг аварсан ба бүр дансанд нь маш их хэмжээний мөнгө үлдээсэн байлаа. Хироч яг энэ үед цагдаагийн газрын үүдэнд очиод манай чиж байсан цагдааг нь буудаад цагдаагийн газар руу орон тэнд байсан ир юм хамаагүй бүх цагдаа нарыг зүйл дуусгав. Тэгээд нэгийг нь үлдээгээд би энэ дэлхий дээр байгаа бүх цагдаагийн газрын дайсан болсон. Тэгэхээр би бүх цагдаагийн газруудыг устгах нь та харж байгаарай гэж хэлээд гартал үүдэнд нь маш их цагдаагийнхан болон тусгай хүчнийхэн түүнийг өгтөн ав. Тэгээд түүний толгойд нь мэрэгэн бууч буудан ухаалтуулан унахтал бусад цагдаа нар нь түүнийг барихаар тойрон зогсов. Тэгээд ухаалтсан Хирогийн өөрийгөө хамгаалах гурим нь итгэвчиж тэнд байсан 100 гаруй цагдааг юу ч үгүй зүйл дуусгаж орхив. Тэгээд түүний биеийн усан дуусан ухаалтан унтал түүний аз чихүү, хувь тавилан чихүү бороо орон түүний усыг цэнгэлж өгдөг. Ингээд сэргсэн Хиро тэнд үлдсэн ганц 2 цагдааг нь буудаж унгаагаад түрүүний амьд үлдээсэн ахыг л үлдээв. Тэгтэл ах хууч чи яллаа. Ингээд бид нэр дууслаа гэхэд Хиро үгүй болоогүй байна гэж хэлээд юу ч болоогүй мэт алгаснаар 8 дугаар анги төгснөө. Зурагтаар Хирогийн өчигдөр хийсэн хэргийн талаар ярьж Инуяшики өвөө үзэн сууж байгаагаар 9 дугаар анги эхлэх ба охин нь түүнийг харна. Өдөр нь чулж Шишигамигийн талаар битүү ярьж Андо болон манай өвөө хоёр санаа зовоостой. Маргааш өглөө нь болж Хиро нэг дээвэр дээр байх ба гараа камер болгож хувиргаад бүх дэлгэцээр цацаж байгаад нэгэн мэдээллийг хийлээ. Намайг энэ улсад байгаа цагт намайг үргэлж мөшгсөөр байх болно. Тийм болохоор энэ улс тэр чигээрээ миний дайсан. Би энэ улсын 120 сая хүнийг бүгдийг нь хална гэж хэлээд дэлгэцээ унтрав. Тэгтэл зүгээр л уцаар ярин явж байсан залуу газар дээрээ тархиндаа буудуулан нас барав. Тэгээд араасаа хүмүүс өгөж эхэллээ. Хот тэр чигтээ юм уу? Энэ үед Андо өвөө хоёр маань түүнийг хайж байх ба түүний дээвэр дээрээс хүн алж байна гэж бодтол өмнө нь хүмүүсийг алсан шигээ уцаар дамжуулан алсан байх ба Андо болон өвөө маань анзарч үүнийг хүмүүст анхааруулж байна. Анхааруулж байгаа хүн хэн гэдгийг Хиро Андо гэдэл шууд мэдчихв. Энэ үед хүмүүс уцаа хаян алагдахгүй гэж бодож байтал том дэлгэцүүдээр дамжуулан хүмүүсийг алж эхэллээ. Яг л хядлаг мэт. Инуяшики өвөө маань түүнийг байгаа газрыг хайж явах гэтэл тэр аль хэдийнэ мянган хүнийг алсан байх ба Андо одоо нэмэргүй төлөвлөгөөтэй хөдлөе гэж хэлдэг. Тэгээд Хироч хүмүүст хандан 100 хүн алхах 30 минут боллоо. Энэ бол туршилт. Маргаашнаас жинхнээсээ үзнэ. Өдөрт 1000 хүн ална. Тиймээс та бүхэнд найдаж байгаа шүү. Маргааш уулзъя гэж хэлээд дэлгэцүүдээ унтраа. Тэгээд дээвэр дээр байх Хиро Андо цагдаа нартай нэгдлээ. Миний гол дайсан болсон бололтой хэмээн зогсноо. Маргааш өглөө нь болж Инуяшики өвөө гэр бүлийн хамтаар байх ба ихэнх газруудыг ажиллахыг зогсоож хөлөөрөө тогтоосон байна. Хүү өхөө хоёр нь гадуур гарч найзуудтайгаа уулзахаар явдаг. Ажил хичээл гээд ихэнх зүйлс удас компьютер ашигладаг болохоор ямар ч үйл ажиллагаа явагдахгүй байв. Хироч нөгөө дээвэр дээрээ байх ба найз өхөнтэйгээ уулзсан дурсамжаа бодон хэвтэнэ. Энэ үед өвөөгийн маань том охин кино үзэхээр найзтайгаа яв. Харин Андо болон өвөө маань Хирог хайсаар л байна. Хироч дээвэр дээрээ зогсон мэдээллүүдийн сувгийг харцгаад хөлийнхэн доор холхилдог шоргоолж мэт хөөрхөн хүмүүсийг алхахаар гараа дэлгэн тэнгэрт нисэх онгоцын удирдлагыг булаан хотын төвд унган дэлбэлснээр 9 дугаар анги маань төгснөө.
Ийхүү Инуяшики Last Hero анимийн 7-оос 9-р ангийг та бүхэнд ярьж өглөө. Удахгүй та бүхэнд хамгийн сүүлийн part 4 болох 11-р ангийг ярьж өгөх болно. Тэр хүртэл бидэнтэй цуг байж бидний сувагт like and subscribe дараарай. Мөн share хийхээ мартаваа. Үдсэн аним болгон шинэ ертөнцөд явж чинь. Үдсэн аним болгон шинэ ертөнцөд юу гэлээ? Үдсэн аним бүр шинэ ертөнцийг нээн. Дараагийн аялал хүртэл түр баяртай.